Hi guys. За дараагийн номоор уулзах чинь. Тэгээд миний дараагийн сонгосон ном болохоор When Breath Becomes Air гэдэг ном байгаа. Paul Calanity гэдэг хүний. Тэгээд монгол хэл дээр орчуулагдсан нь болохоор Агаар амьсгал болохууд гэдэг ном байгаа. Тэгээд би анх нөгөө тархи цэнэглэгч клуб гэж бид байсан шүү дээ. Тэрэн дээр нэг уулзалтан дээр нь яг энэ номыг сонсоод тэгээд надад бүр гарчигнаас ахуулаад бүр амар таалагдсан хгүй. Тэгээд номын дэлгүүрээс ер нь л худалдаж аваад тэгээд уншаад тэр уулзалтанд оролцож исэн. Тэгээд би анх энэ номыг уншиж байгаад бүр уйлаад миний сэтгэл бүр амар хурж исэн. Тухайн үед дээрсэн миний сэтгэл зүй бас жоох муу таархан байсан. Тэгээд тийм үедээ уншсан болооч тэр юм уу надад бүр маш их таалагдсан. Тэгээд нэг тийм би одоо тийм амар олон одоо ном уншсан гэж хэлэхгүй. Гэхдээ миний цөөхөд уншсан номуудын хамгийн топ 2-т нь ордог ном байгаа. Тэгээд эхнийх нь болохоор шүн. Тэгээд шүнийг бол би эхний дугаар дээр ярьсан. Тэгээд энэ номыг одоо та хэдтэй хуваалцах чинь. Энэ болохоор хоёр хэсэгтэй. Тэгээд эхний хэсэг нь болохоор Пол одоо эмчийн замналаар явж байгаа тархины мэс тасалж эмчээр явж байгаа тэр түүхээ хуваалцдаг. За тэгээд хоёрдугаар хэсэг дээр болохоор өөрөө одоо нурууны хор тавдраар одоо өвддөг. Тэгээд одоо ингээд эмч байж агаад тэгээд өвчтөн болж шилжиж байгаа тэр шилжилттэй ер нь бол хуваалцдаг. Тэр ямар хэцүү одоо мэдрэмж туулсан ямар хэцүү байснаа ер нь бол ингээд хоёрдугаар хэсэг дээр ярьдаг. Ер нь бичиглэлийн хувьд айгүй гоё бичсэн. Өөрөө одоо зохиолын номнууд ч гэсэн амар хүнждэг гэсэн болохоор одоо бичсэн арга барил одоо бичиж байгаа тэр өгүүлбэр одоо нэг мэдэрч байгаа мэдрэмжээ илэрхийлж байгаа тэр expression ер нь амар гоё санагдсан надаа. Тэгээд энэ бичлэг дээр болохоор эхний хэсгийг нь яриад тэгээд дараачихаа бичлэг дээр болохоор одоо part 2-ыг нь одоо хуваалцъя гэж бодож байна. Тэгээд эхний хэсэг рүү орцгоё. Полын болохоор гэр бүлийнх нь бүгдээрээ одоо эмчийн замдалтай хүмүүсээ тийм лээ. Аав нь эмч. Тэгээд аав нь болохоор яг одоо энэ түүхийг эхэлж байхад энтгэгд өөрийнхөө эмнэлгийг одоо эхлүүлэхээр ирдэг. Тэгээд өөрөө угаасаа нөгөө санхүүгийн эмччин бас ер нь санхүүгийн хувьд аягүй хэцүү. Тэгээд 3 одоо хүүхдээ илүү сайн боловсралтай илүү сайн явуулахын тулд ер нь өөрийнхөө бизнесийг эхлүүлсэн болов уу гэж өөрөө бичсэн мэдэг. Тэгээд тухайн үед болохоор Пол маань дөнгөж дунд сургууль байж хата болохоор яг ямар чиглэлээр явах уу, яг ямар мэрэгчлэр явах уу гэдгээ ерөөсөө шийдээгүй. Тэгээд ээж нь болохоор өөрийнх нь боловсролд нь маш их анхаардаг. Тэгээд маш их уран зохиолын номнуудыг ер нь цуглуулдаг гэсэн мэлээ. Тэгээд анх ээжийнхэн сонгож одоо уншаарай гэж хэлжсэн номноос нь эхлээд ер нь өөрөө уран зохиолын номд маш их дурладаг. Тэгээд уншижсэн номнуудаас нь болохоор өөрийнх нь хамгийн их нөгөө анхаарлыг нь татдаг ном нь болохоор хүний энэ дэлхий дээр одоо ирсэн утга учир юу юм бэ? Бид нар юуны төлөө амьдарч байгаа? Юу биднэрт илүү утга учирыг бүтээдэг вэ гэдэг асуултанд хариулах одоо номууд бүр амар их өөрийнх нь одоо ийм философийн номнууд ер нь амар их ач холбогдол одоо анхаарлыг татдаг байсан. Тэгээд ер нь их сургуульд орж байхдаа болохоор өөрөө англи хэлний одоо судлаач билүү яг тэр чиглэлээр тэнгуүтэй биологийн шинжлэх ухаанд бас өөрөө амар сонирхолтой учраас тэг биологийн шинжлэх ухааныг ингээд сонгож судлаад тэг явж исэн мөлий. Тэгэд ер нь бакалавртаа байхдаа болохоор айгүй олон дадлагууд хийжсэн амьтад дээр хүртэл амьтдын тарих хүртэл яаж ажилтгүй гэдгийг хүртэл ингэж одоо судалдаг ч юм уу те. Тэр чиглэлээр явж агаад тэгэд яг ямар чиглэлээр явах вэ ерөөсөө олждоггүй л байсан юм шиг байна хүн. Тэгэд биологийн шинжлэх ухаан тэнгүүтээ одоо энэ уран зохиолыг яаж хослуулах уу? Хүнийг одоо яг энэ утга учирт хөтэлдэг юм илүү яг юу гэдэг юм бэ гэдэг зүйл анхаарлыг нь маш их татдаг байснаас хамаарад өөрөө одоо бакалаврынхаа дипломын ажлыг болохоор тарих судлалын чиглэлээр одоо дипломынхаа ажлыг хийжсэн юм лээ. Тэгээд өөрөө болохоор уран зохиолдод дуртай. Тэгээд уран зохиолыг бас хайж чадахгүй. Тэгээд уран зохиоллоор явах уу эсвэл биологийн шинжлэх ухаанаар явах уу гэж амар их боддог байсан гэж аахгүй. Тэгээд дараачихаа одоо ингээд юмаа ингээд бодож байхдаа ч гэсэн өөрт нь нэг тийм одоо амжилтанд хүрэх нэг тийм амар чухал биш. Ердөөсөө өөрийнхөө утга учиртай тэр зүйлийг олох хүнд ер нь утга учир одоо яаж үүсдэг үү? Тэр зүйлийг илүү тодорхойлох нь өөрийнх нь одоо номер 1 зүйлээсэн гэх юм уу. Тэгээд нэг тоглолт найзуудаа үзчихэд явсан юм шиг байгаа. Тэгээд тэрний дараа өөртөө аюу яг ярилцсан юм байна л да. Нэлээд их юмнуудыг ингээл бодож тунгаагаал одоо яах уу мах уу гэл. Тэгээ бодож явж хахад нь
нэг юм дуу хоолой одоо зүгээр нэг юм одоо замд нь явж исэн газар ч юм уу эсвэл номын дэлгүүрт ч юм уу уран зохиолын ном аваад шууд унш гэдэг юм текст гарсан гэж аахгүй. Тэгэнгүүт яг тэрийг ингээд сонсохтой зэрэгцээ дотроос нь уран зохиолын номоо ингээд уран зохиолоо хаяад эмч болоо гэдэг юм одоо яг дотор хүсэл нь юм уу эсвэл дотор хүн те өөрт нь хэлсэн юм байна л да. Тэгээд тэрний бүр ингээд уншиж байгаа надад бүр амар санагдчихсан. Бүр ингээд шар ус босгоод угаас нөгөө хүн асуултынхаа хариултыг ер нь гаднаас хайгаад авах шаардлагагүй. Асуултын хариулт ер нь бидний өөрсдийн дотор байдаг гэдэг бүр яг үнэн байдаг шүү дээ. Тэг яг тэр хэсгийг уншсан чинь нэрнгэсээ яг өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг нь дотоод дуу хоолойн шууд ингээд хэлсэн юм шиг надад санагдсан. Тэгээд амар таалагдчихсан. Тэгээд өөрөө шууд нөгөө нэг тухайн одоо бакалаврынхаа сургууль сурж байхдаа тархины мэс засалчаар ер нь аль судлах одоо тэр чиглэлээр илүү одоо мэрэгшээ тэр чиглэлээр явъя гэдэг нэг сонголтоо хийгээд тэгээд янз бүрийн ажлуудыг ингээд хийгээд одоо яг эмчийн чиглэлийн ажлуудыг хийгээд явсан юм байлээ. Тэгээд яг хоо надад нөгөө өвчтнийх нь одоо юунуудыг сонсож байгаад бас амар сонирхолтой байсан. Одоо ямар өвчтнүүдэд таарч исэн одоо үхэл одоо тэр чинь нөгөө эмч болж байна гэдэг чинь хүний ер нь үхэл амьдралын заагийг одоо ингээд дэнсэлж байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд дадлага хийгээд резидент хийжсэн одоо газрууд нь бас амар сонирхолтой. Эхлээд өөрийнх нь очиж исэн газар болохоор сэтгэл мэдрэлийн юм газарт одоо хүүхдүүд одоо нөгөө хүүхдүүд нь төрөхдөө янз бүрийн юм сэтгцийн асуудалтай төрсэн хүүхдүүд аав ээжүүд нь болохоор шууд ингээ хаяад хасрамжийн газар үлдээсэн ч юм уу эсвэл хасрах газарт үлдээсэн тийм хүүхдүүдтэй газар хүртэл ингээд одоо дадлагт гарч ажиллаж исэн гэж аахгүй. Тэгээ тухайн үед болохоор одоо аав ээжүүдийг нь амар чигших ч юм уу те амар шудраг бос санагдах тийм мэдрэмжүүд хүртэл авч исэн. Тэгээд дараачих нь одоо хийжсэн дадлага нь болохоор их барих газарт одоо хүүхэд их барьдаг газар эмнэлэгт дадлага хийжсэн мэлээ. Тэгээд тэр эмнэлэгт нь болохоор тухайн үед дөнгөж ингэ таарч исэн юм нь болохоор хоёр ихэр хүүхэд нөгөө хоногоос өмнө төрөх гээд тэгээ хоногоос өмнө төрж яана гэдэг чинь дутуу төрж байгаа гэсэн үг. Тэгээ тэр дутуу төрж байхад нь хүртэл яг дэрэгт нөгөө дадлагччаар ажиллаж исэн. Тэгээд дутуу төрөхтөө болохоор тухайн эмчнэр нь болохоор ээж одоо эхийнхээ нь болохоор амь насыг нь бол аварсан. Гэхдээ хүүхдүүдийнх нь амь насыг бол аварч чадаагүй. Гэхдээ яг дутуу төрөхт нь өөрөөсөө одоо ээж дээр нь мэсцэл хийгээд хүүхдүүдийг нь одоо дутуу төрөлттэй гаргаад тэгээд ээжийнх нь амийг аварч исэн байгаа даахгүй. Тэгээд нэг 24 цагийн дараа тэр хүүхдүүд нь өнгөрч исэн. Яг тэгээд тэр яг мис цаслан ингээ явж байгаа хооронд нь болохоор өөр нэг өрөөнд нь болохоор ив эргүүл яг өөрийнхөө одоо нөгөө биологийнхоо одоо замналаар ингээ төрж байгаа ихийг хүртэл ингээ одоо дөнгөж төрж явахт нь ингээ дүүлүүлээд гаргаад тэг өөрөө ингээ хүүсийг хачилж исэн байгаа даахгүй. Тэгээд нөгөө нэг ихэр хүүхдүүдийнх нь хариуцж исэн эмчтэр нь очиод нөгөө хоёр ихэр хүүхд яасан бэ гэд асуусан чинь нэг нь болохоор 6 цагийн дараа нөгөөх нь 24 цагийн дараа ингээд өөд болсон гэдгийг ингээ хэлсэн. Тэгээд тухайн үед өөрт нь болохоор эмч гэдэг хүн угаасаа яг ингээд үхэл амьдралын зааг дээр нэг хүн үхэхэд нэг хүн төрж идэг яг л нэг од харагдсан шүү дээ. Яг тэрэн шиг мэдрэмж ингээ төрж исэн болохоор хүний ингээд одоо маш чухал одоо өөртөө маш чухал ажлыг хийж байгаа гэдгийг одоо тухайн үед мэдэрч ирсэнээ бас ингээд айгу гоё битсэн мэдэг. Тэгээд өөрийнх нь үеийнх нь хүмүүс болохоор ер нь л эмчээрээ төгсөж чадаагүй байхдаа одоо эмчээрээ бараг дадлагт гарах үедээ за зөвөр нь энэ мэрэгчлэр ажиллаж чадахгүй байна. Энэ мэрэгчл бол бүтшгүй байна гэдээ ер нь л дундаас нь амар хайдаг кейсүүд байдаг. Тэгээд дийлэх одоо өөрийнх нь үеийнхэн залуучууд нь болохоор өндөр цалинтай одоо тав тухтай тэгээд ажлын яг тогтсон цагтай тэгээд ямар нэг илүү цаг энтер гаргадаг ч юм уу те бага цагаар ажилладаг ачаал баг ч юм уу тиймэрхүү ажлуудыг илүү сонгож ажилладаг байсан. Гэхдээ тийм ажил хийгээд одоо тэр хийж байгаа ажлаасаа үнцийг авахгүй одоо тэгж ажиллах юм бол ямар ч одоо өөрт нь одоо ямар ч ингээд ажилласнаас бараг ажиллахгүй байсан хамаагүй дээр гэдэг одоо үзэл бодолтой хүн. Тэгээ тийм болохоор өөрөө болохоор тэр утга учирыг бүтээж байгаа тэр утга учираа одоо өөрөө хийж бүтээж байгаа тэр одоо ингэж хүн болж төрснөөхөө одоо гавьяаг гаргаж байгаа тэр зүйлээ
хийх нь өөртөө чухал байсан болохоор одоо тархины мэдсэлчээр ажиллах одоо гараагаа бүр эргэл буцалтгүй тавьдаг. Тэгээд яг тархины мэдсэлчээр ингээд ажиллаж байхад нь болохоор эхлээд одоо яг тэр өвчтний ар гэртээ ажиллах бол амар хэцүү байсан. Гэхдээ эхлээд бол ингээл маш их одоо ингээд хөлүүд тулгарч байгаа тий. Дийлийнх нь үхгэн за аврагдана. Гэхдээ яг тэр зүйлийг ингээд нөгөө уншиж судалж байгаа онлоос илүүтэй өөрөө ингэж хийж практикаар одоо олж байгаа тэр мэдлэг нь өөрт нь амар юм сонирхолтой одоо өөрт нь хэрэгтэй байсан болохоор бас мэрэгчлээ аягүй дуртай байсан. Тэгээд яг нөгөө шантарч исэн бас хэсгүүдээ ингээд хуваалцахтаа болохоор зарим өвчтнүүд ингээл зарим бүр ингээд хэдэн хоног ч юм уу маш цөөхөн хугацаад одоо амьдрах тийм одоо хугацаатай ч юм уу те. Зарим нь толонгууд бүр яаралтай хаалгаа хийгээд ч аврагдахааргүй хүмүүс байгаа. За тэгэнгүүт тэр хүмүүс тэр өвчтнүүдтэй одоо хаалгаанд орох шийдвэрийг нь гаргах гэж ярихдаа ер нь өвчтнүүдтэй эхлээд өөрсдийнх нь утга учир нь юу юм, өөрийнх нь хамгийн чухал зүйл нь юу юм гэдгийг одоо ярилцаж ойлгосны үндсэн дээр яг тэр зүйлийг нь ойлгоод хаалгаанд орох юм бол өөрт нь болоод тэр өвчтөн ч гэсэндээ маш амар одоо тусдаг гэдгийг ер нь л өөрөө ойлгосон юм. Би тэгээ бас ном дээрээс нь надад бүр амар их таалагдсан бас яг төгсгөлийн хэсгийг нь нэгдүгээр бүлгийн төгсгөлийн хэсгийг нь бас уншиж үгүй. Золиос ихтэй талбаруудад ажилладаг эмч нар өвчтөнтэй амьдрал нь оронгоороо иргэсэн амь нас хүний мөн чанар нь аюулд орсон үед уулздаг бөгөөд аливаа өвчтний амьдралыг үн цэнтэй болгодог зүйлсийг судалж болж өгвөл тэднийг нь хамгаалж болохгүй бол эцсийн замд нь тайван үүдэх шийдвэрийг гаргах үүрэгтэй. Ийм их хүч чадал гин буруу болон бусдыг буруу шахахын аль алиныг нь агуулсан өндөр их хариуцлагыг дагуулдаг билээ. Энэ хэсэг бас амар таалагдж байсан. Яг эмч хүний мөн чанар, эмч хүний ёстой хийх ёстой үйлдэлийг маш гоёор илэрхийлсэн болов уу гэж харсан. Тэгээд нэгдүгээр бүлийнхаа төгсгөл нь болохоор өөрийнх нь аюу сайн найз бас эмчин амиа ивэтгэдэг. Тэгээд тэр мэдээг нь Пол сонсчоод ямар ч асуулт асууж чадаагүй. Яагаад гэвэл өвчтнөө алдсныхаа дараа өөрөө маш өндөр байрлал дээрээс өвсөрсөн байдаг. Тэгээд тухайд өөрөө тэрийг нь сонсчоод юу мэдэрсэн бэ гэхээр тэр аварч чадаагүй. Тэрнээсээ болоод өөрийгөө тэр гимшиж байгаа тэр гимшлийг нь л хамгийн их мэдэрсэн ингэж хуваалцдаг. Тэгээд одоо нөгөө өвчтнүүд чинь бас ер нь бол ингээд ер нь дэлхий дээр байгаа хүмүүсүүдийн одоо ингээд хувь тавилан заримдаа шийдэгдсэн. За зарим бүр өхөн тодорхой бүр ингээд хувь тавилан ингээд зурагдсан ч юм уу те. Тиймэрхүү одоо кейсүүд байгаа. Гэхдээ түүнийх нь одоо ингээд төлөө эсэргүүцээд түүнийг ингэж аврахын төлөө ингэж бүр ингэ тасралтгүйгээр цуцалтгүйгээр эмчнэр бол зүтгэдгээ гэж яг нэг төсөллис дээр бичсэн. Тэгээд надад ямарсан энэ номыг уншаад яг ихний энэ хэсэг нь бүр маш сонирхолтой. Тэгээд эмч хүний дотор юу алдаг. За тэгээд өөрийнхөө дотор бас мэдэрч исэн мэдрэмжүүдээ маш гоё нээлттэй тэгээд хуваалцсан. Тэгээд надад болохоор Пол өөрийнхөө бас ингэ ном дээрээс ч гэсэн эхний бүлгээсээ хүн өөрийнхөө одоо ингэ дотоод хүнээс сонсоос тэр өөрийнхөө яг амьдралын үнцэн, утга учиртай зүйл, мөн чанар тэр зүйлсүүдийнхаа төлөө тэр зүйлсүүдээ илүү тодорхой болгохын тулд өөрөөсөө чадах бүхнийг хийх юм бол ингээд болох ёстой зүйлсүүд болох ёстойгоор болдгоо гэдэг бас харуулсан юм шиг амар санагдсан. Тэгээд эхний бүлэг нь болохоор ингэж дуусч байна. Тэгээд дараачихаа бүлгээр таадтай болцгаа. 2 дугаар бүлгээр нь 2 дугаар бүлэг дээр нь яана би ойлгох болов. Тэг ойлгохгүй хаа хичнээн. Тэгээд эхний хэсгийг маань сонссонд баярлаа.